За тэгээд энэ одоо ходоод хатангарсан гэзний эдийн солигдол болсон хүмүүст нийтлэг байдаг нэг шинж тэмдэг нь болохоор ер нь бол турж эцдэг, жин алддаг, булчингийн мас алддаг. За одоо тэгвэл бүгдээрээ шархлаад бус. Одоо ямар нэгэн ханд нь яг ил нүдэнд харагдах юм гэмтэл байхгүй тохиолдолд илэрдэг шинж тэмдгүүдийг бас яри. Тэгээд мөн энэ дээр ямар арга хэмжээ авах вэ гэдэг тал дээр товчхон дурдъя. За тэгэхээр зарим хүмүүс за ялангуяа нас агсан хүмүүс бол одоо нэг илдэв одоо ходоодыг цочроогоод ах зүйл хэрэглэхгүй. Тэгээд эмчтэр очиод урандуулахаар хид хідэн онш тавьчаад байдаг. Тэрэн дотор бол нэлээд одоо ноцтой гэж хэлж болохоор нөгөө ходоодны хатангашил гидсний эдийн солигдол хүртэл тавигдсан мөртлөө яг ингээ асуумж аваад танд ер нь ходоод гэсэн ямар нэгэн хямрал байна уу доголдол байна уу гэдээ асуухаар надад бол ерөөсөө өвдөж мэдрэгдэх юм байхгүй штэ гэж ингэж хэлж яадаг. Тэгэхээр энэ бол нөгөө өмнөх ярьсан шархлаад өрөвсөл биш учраас түрүүний хэлсэн тэр хүчтэй мэдрэгдэх шинж тэмдгүүд илэрхгүй байж болно. Гэхдээ тэр хүмүүст яг давтагддаг хэд хэдэн зовирууд бол байдаг. За энэ нь болохоор нийтлэг хилээд байдаг зовир нь болохоор миний хоолны шингэц ерөнхийдөө муудчлаа гэж хэлдэг. Тэгэхээр хоолны шингэц муудах, ходоодын дотор одоо хоол боловсроод, ходоод хоосордог. Тэгэхээр тэр хоосролт нь их удаан явагдаад ийм байдалтай. Тэгээ хоол эзний дараа ходоодон дээр ингээд цанхаагаа татуулдаад бүхэл юм байгаа юм шиг нэг иймэрхүү мэдрэмжүүд төрөөд байдаг. Тэгэхээр энэ хоолны шингэц муудаад иймэрхүү ходоодон дээр хатуулдах, цанхаах гэдэг иймэрхүү зовир илрээд байгаа нь ерөнхийдөө цаанаа таны ходоодны шархлаад бус өрөвслөөс үүдэлтэй таны ходоодны үйл ажиллагаанд олдоод байгааг харуулж байгаа. За тухайлах юм бол энэ бол ер нь хоол боловсруулдаг шүүрлүүд нь бол бага ялгарч байгаа. Тэгэхээр ходоодны хүчлийн улмаас цаашаа үүддэг нөө певсин гэдэг одоо бидний гол эзэн мах уурагтай хүнсийг чинь задлж өгж байгаа. Тэр ялгардаг шүүрлүүд нь бол хэвийн хүнийхээс бол маш бага хэмжээгээр зарим хүнийх бол бараг ялгархгүй хэмжээнд очичихсан байгаа. Тэгэхээр ийм бага одоо өөрөөр хэлбэл нэг бүтэн аяг дүүрэн ялгарх хэвээр шүүрэл чинь халбагд болгоод ийм багаар одоо ялгарч байвал мэдээж тэр таны эзэн хоолыг чинь задлж чадахгүй учраас хоол чинь боловсрохгүй шингэхгүй ингээ ходоодон дээр хатуулдах, цанхаах гэх мэтчлэн ийм мэдрэмжүүд төрнө. Таны ганцхан ходоодны биш цаашлаад таны одоо бусад хоол боловсруулах эрхтнүүд тухайлах юм бол одоо цөсний дутмагшил, нойруулчран шүүрэл одоо энзимийн ялгаралт багасах эдгээрээс болоод хоол шингэхгүй ийм зовирууд илэрдэг. Тэгэхээр энэ тохиолдолд бид нэр авах арга хэмжээ нөгөө шархлаатай хүмүүст авах хэвээр арга хэмжээнээс бол арай өөр болж ирдэг. 12 сарын 2-нд бид нэр ходоодын эмгүү онгай гээд дараагийнхаа нэгэн онлайн сургалтыг явуулах гэж байгаа бүртгэл нь эхэлчихсэн байгаа. Хэрвээ та сонирхож байх юм бол комент хэсгээр ходоод гэд бичих юм бол танд хэрэгтэй мэдээлэл хүргэнэ. Одоо энэ ходоод хатангашилтай, шархлаад бус өрөвсөлтэй ийм хүмүүстээр илэрдэг нэг зовир шинж тэмдэг нь болохоор гидсэн хямраад байдаг. Зарим хүний хувьд бол гүйлгээд байдаг, зарим хүний хувьд болохоор өтгөн хатаад, зарим нь болохоор яг одоо заримдаа өтгөн хатаа, заримдаа гүйлгээд гэх мэтчлээ ийм байдал бол илэрдэг. Тэгэхээр гидс хямрна гэдэг маань өөрөө ходоодны үйл ажиллагаа ялангуяа шархлаад бус өрөвсөлтэй байгааг л харуулж байгаа. За яагаад гэх юм бол бидний хоол анхан шатанда ходоодонд одоо боловсрж байгаа шүү дээ. Тэгэхээр ходоодон дотор бидний эзсэн уураг одоо нүүрс ус задарч сайн чадаагүй. Тэгээ гидсэнд орж ирсэн хойно бидний өөх тос нүүрс ус эслэгүүд маань сайн ингэж бидээ шингэх хэмжээнд орж задарч чадаагүй. Инээс болж бол бидний гидс хямрах, гидс дүүрэх гэх мэтчлээ ийм шинж тэмдгүүд бол илэрдэг. За тэгээд хоолоо боловсруулж чадаагүй юм чин тэр дараагийн шатанда нөгөө хоол чин яг үгээр гидсэндээ очиод эсэлтэй тэндээ илжирэл явагдаад эндээс бол гидсний хий ихээр үүснэ. Ингээ энэ үүссэн хий чин дээшээгээ хэхрүүлэх байдлаар эсвэл одоо гидс хурж унгах гэх мэтчлээ ийм байдал одоо их нэмэгддэг. Эдгээр гидсний хямрал нь болохоор таны ходоодонд хоол боловсруулж чадахгүй байгаа гэлтгээд байгаа. За тэгээд энэ одоо ходоод хатангарсан гидсний эдийн солигдол болсон хүмүүст нийтлэг байдаг нэг шинж тэмдэг нь болохоор ер нь бол турж эцдэг, жин алддаг, булчингийн мас алддаг. За яагаад тэгэхээр түрүүн би хэлсэнчлэн уургийг боловсруулж хүний биед ингээд цусан дотор орж яваад тийм ээ бидний эд эсэд очиж тэр уургийн хэрэгцээг нь хангаж өгдөг тэр зүйл бол бидний ходоодны хүчил түүгээр өдөөгдөж байгаа задлагч бодисод байгаа. Тэгэхээр ходоод хатангаршилтай хүмүүсийн хувьд бол одоо энэ бүх процесс нь доголдоод тухайн хүнд шимт хижээл юм одоо дутагдал бол үүсдэг. Тэгэхээр бидний биед хэрэгтэй маш олон амин хүчлүүд үл орлогдох амин хүчлүүд байгаа. Тэгээ дээр нэрдэс бодис, витамин байна. Тэгэхээр энэ бүхэн хүний биед нийлэгжээд хүний биед шингэх энэ болгонд бол ходоод бол маш чухал үүрэгтэй оролцдог. Тэгэхээр ходоод гидсний үйл ажиллагаа доголдсноос болоод илэрх маш том одоо шинж тэмдэг бол жин алдаж, булчингийн мас алдах ийм байдаг.
За тэгвэл энэ тохиолдолд бид нар авах арга хэмжээ нь юу ах вэ гэхээр ходоод хоол боловсруулах эрхтнийхээ өөрийнх нь ялгаруулдаг төшөөлийг дэмжих үз тийм хоол хүнс иднэ. Боловсруулж чадах үз хоол хүнс иднэ. Өөрөөр хэлбэл өөрийнх нь боловсруулж чадхаас давсан хэмжээтэй хоол хүнсийг хэрвээ өдөр тутамдаа идэх юм бол тэр хоол боловсруулалт бол ерөөсөө хэвийн явагдахгүй, шингэц хэвийн явагдахгүй. Тийм учраас та ходоод гидсээ боловсруулж чадах хэмжээгээр дэглэмтэй хоолн дээр нь та өөрийнхөө ходоод гидсний ялгаруулах шүүрлүүдийг дэмжиж өгөх хэрэгтэй. Тэгэхээр энэ дэмжихийн тулд таны хүнсний бүтээгдэхүүний сонголт бол маш ухаалаг болох хэрэгтэй. Дээр нь хоол боловсруулах шүүрлүүдтэй ижил найрлагатай тийм хүнсний бүтээгдэхүүний сонголтоос гадна нэмэлтээр нөхөн сэргээх юм эмчилгээ өгөх шаардлагатай болдог. За бас нэг чухал арга хэмжээ нь юу вэ гэхээр ходоод гидснийхаа булчингийн үйл ажиллагааг дэмжинэ. За тэгэхээр бид нар ер нь нас ахихын хэрээр бидний бүх булчингийн тэрэн дотроо бидний хоол боловсруулдаг үлгэр булчингуудын үйл ажиллагаад оролцсон байдаг. Тийм учраас бид нар тэдгээр булчингийн хэвийн үйл ажиллагааг дэмжихийн тулд гаднаас нь хийж өгнө шүү дээ. Иллэг хийж өгнө. Тэгэхээр энд бол бид нар тосон иллэг хийх, мөн халуун жин тавих, мөн тодорхой юм амьсгалын дасгалыг хийх гэх мэтчлэн иймэрхүү байдлаар, эмгүү байдлаар бид нар энэ ходоод гидснийхаа гөрүүлзэх хөдөлгөөнийг дэмжиж хоол боловсруулах чадамжийг нь дээшлүүлж өгөх шаардлагатай. За ингээд та бүхэн шархлаад болон шархлаад бус ходоодны өрөвслийн үед яг ямар дэглэм барих уу, ямар иллэг дасгал хийх үү гэдэг ингээд асуулт төрж байгаа. Тэгэхээр энд танд туслах бид нар сургалтыг явуулах гэж байна. Тэгэхээр бүртгэл нь явагдаж байгаа. Тэгэхээр миний боловсруулсан хичээл байгаа. Ходоодоо энэгүй ангай гэсэн. Тэгэхээр энэ онлайн сургалтаараа танд хэрэгтэй бүх мэдээллийг би багтааж чадсан. Тэгэхээр сүүлийн 7-8 жилийн хугацаанд өөрийнхөө боловсруулсан аргуудыг бүгднийг багтаасан. Практик юм зөвлөгөөнүүдтэй та зөв хоолтын системтэй танилцсан, иллэг дасгалын аргуудыг мэдэж авна. Нөхөн түлжүүлэх, ходоод гидсийг хамгаалдаг хүнсүүдийг мэдэж авна. Тэгээд дээр нэмэлтээр нөхөн сэргээх байгалийн эмчилгээтэй танилцсан. Тэгэхээр энэ зүйлийг та хаанаас ч хизээч үзэж болдгоор онцлог. Яг одоо бүртгүүлээд өөрийнхөө ходоодыг эрүүлжүүлэх аяндаа орцгоё, хамтдаа эхлүүлцгээе. За ингээд утахгүй та бүхэндээ хэрэгтэй дараагийнхаа нэг зөвлөгөө бичлэгээр уулзцгаая. Ходоод гидсээ эмгүү ангаацгаая.